Өглөөгөө бод мэдээлэл хангах үүргийг баталгаажуулсан ийм хууль бол нэн тэргүүн шаардлагатай. Харин бол энэ миний санахын хоёр парламентын хугацаанд хэрэгжин хэлцэж батлан гэж ингээд ажиллагдаад өнөөдрийг хүрчээ гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ хууль санаачлагчаас би юу асуух гэдэг нь дөрөв Хүрлэлбаатар сайдыг хэлэхэд бол энэ тодорхой төрлийн мэдээллийг бол одоо өгөх юм байна. Тэгээд өөр одоо мэдээлэл авах энэ боломжийг иргэдэд хэр бүрдүүлж өгч байгаа юм бэ? Бодит амьдрал дээр бол одоо нэг байгууллагын жижигүрч нь бол даргын хэмжээнд байна шүү дээ. Энэ төрийн албаны байгууллагууд чинь хүн суртлаа иргэдэг одоо хана мөргүүлдэг энэ ажил чинь бол одоо жинхэнэ гарч байгаа шүү дээ. Бид энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөр дээр сайхан зүйл одоо ил тод шудраг төрийн одоо энэ үйлчилгээг бүлгэр хачийн болгоно гэдэг ингээд зорилт тулгой заадаг. Бодит амьдрал дээр чинь хэрэгжихгүй байна. Зүгээр иргэд биш. Бүр энэ хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүс одоо энэ ям тамгын газар энэ албан тушаалтнуудын төшөөдүүдээс чинь мэдээлэл авах гэдэг олж авч чадахгүй шүү дээ. Бүр одоо соёлын гавьяад бүр нийгэмд одоо бүр алдартай юм сэтгүүлч хүн очиод авах гэхээр өгдөг. Даргаасаа зөвшөөрөл авна гэдэг хан нэг сайн мөргүүлээд буцаадаг. Ийм л байдал амьдрал бол бодтой байгаа асуудал. Тэгээд одоо жишээл даргаасаа би зөвшөөрөл авна. Энэ миний мэдээлэл өгөх одоо үүрэг тамаагүй асуудал гэдэг. Ингээд одоо үн суртал нөгөө шүүн хориг нь бол хэврээ байдаг. Тэгээ энэ юм чинь одоо хэр чөлөөж өгөх юм бэ? Бодтой одоо гаргаж өгөх энэ боломжийг нь одоо үнэхээр хангаж өгсөн юм зүйл байна уу юу? За яг энэ хуулийг бол би юу гэж бодож байна бас дотоод хөлбөмбөг болж байгаа юм биш үү дээ. Энэ тухайлах юм бол нууцын тухай үед байгууллага өөрөө нууцынхаа зэрэглэлийг өөрөө тогтооно гэж заасан энэ нэг хаалт байж байгаа. Тэгэхээр байгууллага бол дураараа одоо ямар мэдээлэл өгөх яах вэ гэх юмнуудаа бол хэлээ сууж яадаг. Энэ төрийн байгууллага дотор дөрөв харааш шүү хэлсэн энэ их хурл бол хамгийн ил тод нээлттэй гэж энэ бодтой үнэн асуудал шүү дээ. Хамгийн одоо тодорхой асуудал бол энд байгаа одоо энэ олон хэвлэл мэдээлэл бүх одоо югаар ил тод байна шүү дээ. Хамгийн гол нь одоо яригдж байгаа юм а тодорхой нэртэй устай ил тод ярддаг л байвал нөгөө бидний хэлээд байгаа одоо шудраг үннийг олдогтойход бол ойртох ийм л одоо юуруугаа явах хэрэгтэй гэж. За нөгөө нэг одоо түрүүн даваас руу гişүүч хэлсэн энэ нэг төрийн өмчтэй нэг компаниудын асуудал байна. Энэ төрийн өмчтэй компаниг захирал болох юм бол тэгэл ерөөсө бүр одоо хатанд гараад ирчихтэй алга болдог. Хэзээ ч бууж ирдэг. Одоо баг миний санахад бол энэ засгийн тэргүүндээ баригддаг юм шиг байна. Тэгээд одоо бүр хамгийн их мэдлэлтэй. Гэхдээ их одоо гайхамшигтай тийм менежерүүд өгүүлдэг юм биш. Зүгээр одоо дарга сайд хийжээс л улсууч шүү дээ. Тэгээд одоо үргэлжлүүлээд нөгөө пятлын угсаа залгамжлах нөгөө яс гэдэг шиг тэгээ үргэлжлүүлээд өөрснийхөө өргөн хөвгтэйг одоо ингээд төрийн өмчийн одоо Эрдэнэс эмгээл ямар компаниуд вэ? Эрдэнэс 5 толгой юу ч гэлээ. Тэр компаниуд чинь тэгээд бүгдээр ингээд залгамжлуулаад тавиад явдаг. Тэгээд тэр бол одоо нөгөө их нь ширалаг бол юу ширалаг гэдэг үлээ. Яг тэр шиг одоо ингээд энэ юм ил тод биш хаалттай. Ингээд нэг жинхэнэ хүн зурдлуур хууль ус юм нь одоо газар авсан нэг ийм л юм одоо газар авах гэдэг шүү дээ. Ийм одоо бүр нэг тодорхой болгоход энэ одоо нэгэнд баталж байгаа бол энэ хуулиа талдлаас нь үзээд тодорхой юм болох хэрэгтэй байна. Энэ дээр нэг тодорхой хариулт өгөөч гэж. За Хүрлэлбаатар сайд. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Тухайн байгууллага дээр очиод мэдээлэл авахд бас хүндрэлтэй байдаг талаар ярьж байгаа. Үүнийг уг нь алга болох зорилгоор энэ хуулийг оруулж ирж байгаа. Хоёр асуудлын дээр хийгдэж байгаа юм Батэрдэн гишүүнэ. Нэгдүгээрт нь ийм мэдээллүүдийг тухайн байгууллага ил тод болгох гэж хэлж байгаа. Тэгэхээр ил тод болгоно гэдэг нь тэр байгууллагын веб хуудсан дээр энэ толботой тэр хуулийн 6 дугаар бүлэг заасан 4 төрлийн мэдээлэл. Үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөц, төсөв санхүү толботой, мөн одоо тендер толботой бүх мэдээллийг нээлттэй болгож байгаа. Нээлттэй болгохын тулд бид нэр веб хуудсан дээр тухайн холбогдох самбаруудаар мэдээлэл хэрэгслүүдээр эвнийг ил тод тавихаар шаардж байгаа. Шаардлагатай мэдээллүүдийг. Үүн дээр нэмээд иргэд өөрсдөө мэдээллийг авахт нь одоо 7 хоногоор тэгээ шаардлагатай бол дахиад 7 хоногоор сонгодог. Үндсэндээ 14 хоногийн дотор тухайн иргэн бол бүх мэдээлэл авах боломжийг нь бол гаргаж өгч байгаа. Тэгэд хэрвээ энэ үүргээ биелүүлэхгүй тохиолдолд түрүүн хэлсэн одоо хоёр төрлийн хариуцлага тооцохоор байгаа. Мөнгөн одоо торгуулийн хэмжээгээр мөн
удаа дараа гэдэг хуулийнхаа тодорхойлолтод 3 буюу түүнээс дээшгээ заагаад өгсөн ба. Тэгэхээр энэ удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд бол албан тушаалаас нь халнаа гэдэг ингэ заагаад өгсөн байгаа гэдгийг бас хэлье. За тэн дээр тухайн байгууллагын хувьд бол мэдээллийг хуульд нийцсэн байдлаар мэдээллийг нь гаргаж өгөх бүрэн болцоо та. Харин энэ 17 дугаар зүйлийн 17-гийн 1-дээр ямар мэдээллийг гаргаж болохгүй гэдгийг заагаад өгсөн байгаа. Тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бодиттой үндэслэл байгаа бол 17-гийн 1-2-т тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол улсын үндэсний аюулгүй байдал нийтийн эрх ашигт хохирол учруулах бодиттой үндэслэл байгаа бол тухайн мэдээлэл нь Монгол банк санхүүгийн зохицуулахороо өрсөлдөөний болон мэрэгжлийн хяналтын асуудал эргэсэн төрийн захиргааны байгууллага хяналт шалгалтын шатанд байгаа хэрэг явдалтай холбоотой бол мөрдөн хэрэг бүртгэх мөрдөн байцаах шүүн таслах ажиллагааны явц төр байгууллага хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол мөн хууль тогтоомж заасан бусад гэдэг ийм одоо мэдээлэлс бусад бүх мэдээллүүдийг гаргаж өгөх болно. Байгууллагын тухай байгууллагад өөртөө журам гаргаад зарим мэдээлэл нууцлдаг. Тэгэхээр байгууллагын тухай нууцын тухай хууль байдаг. Тэгэхээр энэ хуулийн 3-3 дээр байгууллагын тухай нууц энд үйлчлэхгүй гэж заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр Монгол улсын нууц саяын хэлсэн мэдээллүүд тэгээ хувь хүний нууцтай холбоотой зүйлүүд бол энэ дээр хуулийн дагуу мөрдөгдөд явна. Байгууллагын тухай хууль, нууцын тухай хууль бол энд үйлчлэхгүй гэдгийг хуулийн 3-3-д бол өгчлээд заагаад өгсөн байгаа. За төрийн өмчийн компани тухай компанитай холбоотой мэдээллүүдийг тэр яг тэр 6 дугаар бүлэгт заасан бүх мэдээллүүдийн нийтэд ил тод болно. За тэр удирдах ажилтнтай холбоотой асуудлыг бол яасан